Сайн байцгаана уу та бүхэндээ энэ орны төргий. За ингээд 7 дугаар ангийн 2024 оны гүйцэтгэлийн үнэлгээний даалгаврын тайлбарыг хүргэхэд бэлэн боллоо. За ингээд зурагт ямар төлөв байдалтай байдсан жижиг хэсгийг төрслөн харуулсан бэ гэж байна. За эндээс харах юм бол энэ бол ямар төлөв байдал вэ гэхээр хийн төлөв байдал байна тий. За жижиг хэсгүүдийн хоорондын зайн маш хол байгаа учраас энэ бол хийн төлөв байдлыг харуулсан байна гэж. За нэгэн байдас ууршжээ гэж байна. За ууршна гэдэг бол ерөөсөө шингийн төлөв байдлаас хийн төлөв байдал руу шилжихийг уурших гэж нэрлэдэг учраас шингэн төлөвтэй жижиг хэсгүүд нь хий рүү очиж өөрөөр хэлбэл харцангуй эмх цэгцтэйгээс эмх цэгцгүй байдал руу шилжинэ гэсэн үг. Энэ бол бүр хатуу болсон байна тий. За энэ хатуу учраас энэ бүр биш байна. Энэ бол хийгээс шингэн рүү очсон байна. Энэ бол хийгээс хатуу руу очсон байна. Энэ бол хатуугаас хий рүү исэн тийм ээ. Энэ бол шингэнээс хийн төлөв байдал руу очсон учраас хоёрын бие хариулт нь бол зөв байсан байна. За машины дугуйг азотын хийгээр хийлдэг. Дугуйн доторх азотын хийн жижиг хэсгүүдийг үзүүлв. Аль дугуй жижиг хэсгийн онолоор азотын даралт хамгийн бага байх вэ гэвэл цөөхөн байх тусмаа азотын даралт жижиг хэсгийн тон цөөхөн байх тусмаа даралт нь бага байна. Тэгэхээр энэ тохиолдолд бол D хариулт нь бол даралт нь бага байна гэж үзнэ. За дараагийнх нь дор өгсөн жишээнүүдээс хийн диффузийн жишээ хэд байгааг олж тайлбарлана. За усан копи найруулах бол биш байна. За агаар жуулагч үнэртэх байж болно. Давс усан дуусах бол биш байна. Хоол үнэртэх. За энэ бол байж болно. Шүүс найруулах биш байна. Утаа найртах байж болно. За цас орох гэдэг бол ерөөсөө хийдэх диффуз. Цас бол ерөнхийдөө хатуу юм. За хатуу төлөв байдлын нэг жишээ учраас хийн диффузийн жишээ гэдэг бол хий агаарт тарах буюу өөрөөр хэлбэл агаар жуулагч, хоол үнэртэх, утаа үнэртэх гээд C хариулт нь зөв байсан байна гэж үзэгнэ. Нэгэн хийг удаанаар хүргэхэд гарах өөрчлөлтийн температур хугацаанаас хамаарсан графикийг харуулв. Аль хэсэгт хатуу болох төлөвийн шилжилт төлөвийн шилжилт. Нэгэн хийг удаанаар хүргэхэд за ямар ч гэсэн хий байсан байна. За энд хий байсан гэж үзье. Ийшээгээ шингэн болсон байх B дээр. За энэ хийн дахиад хөрсөн байна энд. Хөрөөд хатуу нь D байсан байна. Улам хөргөд ахаар хатуур очиж шít ингээд завын D байжээ. За 6 дахь нь магний химийн тэмдгийг сонгоно гэж. Энэ бол манган. Энэ бол магний. За дараагийнх нь бол молибден гэдэг химийн элемент биш байна. За ингээд магний химийн тэмдэг бол B хариулт нь бол зөв байжээ. За металл бишүүд нь хайлах услахцыг бага, дээр нь нэгт багтаа байдаг. Дор хүснэгтэнд химийн дөрвөн элементийн шин чанарыг үзүүлв. Аль элемент нь металл биш вэ? За 98800 гэж байгаа учраас энэ өндөр учраас энэ бол металл байна тий. Энэ 180,342 гэдэг бол харцангуй их байгаа учраас бас металл байна. За 39 356 нэгт ихтэй байна. Тэгэхээр ерөөсөө нэгтэнч бага, хайлах буслалцыг нь ч багтаа юм нь аль хариулт байсан бэ гэхээр C хариулт нь бол зөв болж таарах нэ. За дараагийн тест рүү оръё. Зургийг ажиглаад төсөлд нь химийн элемент нэгдэл холимгийн аль нь үүссэн болохыг тодорхойлно. За энэ хоёр өөр элементээс тогтсон байвал энэ бол нэгдэл юм аа. За нэгдлийг ийшээгээ ингээд энэ баах нэгдлүүд байна те. Ингээд за ямар ч хэсэн нэгдлийн жижиг хэсгүүдийг ингээд харуулжээ. Эдгээр бол бүгдээрээ хоёр өөр элементээс тогтсон учраас нэгдлүүд байна. За нэгдлүүдийг ингээд ямар нэгэн өөрчлөлтөнд оруулсан чи яасан бэ гэхээр энд бол элемент бол үүссэн байна. Тус тусдаа нэг элемент. За тэгээд
төгсгөлд нь химийн элемент нэгдэл холимгийн аль нь үүссэн бэ гэж байна. Элемент бол байж болно л да. За гэтэл элементийг сонгочоор эн чинь элементүүд нь нийлээд эдгээр чинь юу болцсон бэ гэхээр холимог болцсон шүү дээ. Тэгэхээр төгсгөлд нь элемент нэгдэл холимгийн аль нь үүссэн бэ гэж. Элемент ч үүссэн байна, холимог ч үүссэн байна. За тэгэхээр энэ холимог байгаа гэдгээр нь авч үзэх юм байна. Химийн элемент нэгдэл холимгийн аль нь үүссэн болохыг тодорхойлоорой. За шилэн аяганд байгаа чихэртэй усыг буцалгаж ус нь бүрэн уушиж дуусгаад шилэн аягны ёроолд хуурай үлдэгдэл үлдэв. Дараах зүйлсийн аль нь шилэн аяганд үлдсэн гэж хэлж болох вэ? Чихэртэй усыг буцалгаж ус нь бүрэн уушиж дуусгаад шилэн аягны ёроолд хуурай үлдэгдэл үлдэв. Дараах зүйлсийн аль нь шилэн аяганд үлдсэн гэж үзэж байна вэ гэж. За чихэртэй ус гэдэг бол ус нь бүрэн уушсан гэж байна шүү дээ. За тэгэхээр энэ бол ерөөсөө ямар ч чихэр сахар л байсан бол одоо C12 H22 11. Гэхдээ одоо эн чинь нэгдэл бол байж болно. Мэдээж чихэрэнд бол өнгө оруулагч, амт оруулагч эднэр холдог учраас энэ бол холимог гэдэг хариулт нь зөв болж таарна гэсэн. Шилэн аяганд байгаа чихэртэй усыг чихэр гэдэг нь ямар чихэр вэ гэдгээс бас болох гээд байна л да. Энэ нь сахар юм уу? Эсвэл одоо иддэг чихэр юм уу гэдгээс хамаарах гэдэг байна. Зөвхөн сахартай ус гэсэн болвол нэгдэл гэдгийг сонгоно. Тэгэхээр чихэр гэдэг чихэртэй ус гэсэн юм чинь ер нь бол холимогийн зөв юм байна да. Холимогийн зөв. Яагаад гэхээр чихэр гэдэг чинь нөгөө юу штэ. Ямар ч юм юм байгаа. Дээр нь өнгө оруулагч, амт оруулагч, үнэр оруулагч гэх мэтлэнгийн бодисыг холиод өгөх юм бол энэ бол холимог үүсч таарна гэсэн үг. За дараагийнх нь байгальд хүдэр хэлбэрээр орчдог цахилгаан замжуулагч бөгөөд барилга барих хашлах хийхэд хэрэгэлдэг соронцлогддог бол энэ химийн элементийг олоорой гэхээр мэдээж соронцлогддог төмөр байгаа тийм ээ. Дараах холимогудаас алийг нь уушуул харгаар ялган салгаж болох вэ гэж. За энэ бол ус ба давсны холимыг орцон малаагаад хүргөөд уушуулад ялгаж авч болно. Ус болон шороог бол шүүх болон тунгаа харгаар бол эсийг бол ус ба шороо юм уу эсийг шүүх болон тунгаа харгаар бол ялгаж салгаж болно. Ус ба модны үрцгийг мөн шүүж болно. Спирт ба усны холимыг бол нэр харгаар ялгаж болно. За давсны хүчил дээр металл цайрыг нэмжээ. Цинкон дээр нэмэх нь H болоор аяныг цайр дээр нэмэх нь давсны хүчил гэдэг бол острогчийн холоор ид шүү дээ. За тэгэхээр острогчийн холоор ид учраас урлагийн дүнд цайрын хлорид дээр нэмэх нь острогчийн хий үүсдэг шүү дээ. За тэгвэл энэ физикийн үзэгдэл үү гэвэл химийн үзэгдэл үү гэвэл химийн үзэгдэл яхадгүй л хий ялгарч ийн уруулаар шинэ бодис үүсэж байна. За ингээд цайрын хлорид острогч гээд энэ бол B хариулт нь бол зөв байжээ. Хлорид үүснэ. За pH нь 7-оос их үүснэл фенолэтилен 3 туслыг хийж уусгав. Уусмлын өнгө бол ямар өнгөтэй болох вэ гэвэл ягаан болно. За тэгэхээр фенол баталин гэдэг индикатор бол яах вэ гэвэл 3 янзын өнгийг бол бүсгэнэ. Нэгдүгээрт нь хүчлэлэг болон саармаг орчинд бол яах вэ гэвэл хүчлэлэг орчинд pH нь 7-оос бага, саармаг орчинд pH нь 7-тоо тэнцүү. Ийм хоёр нөхцөлд бол фенолэтилен хоёулаа өнгөгүй байдаг. Суурлаг орчинг л таних боломжтой. Суурлаг орчинд бол pH нь 7-оос их байдаг. Энэ үед бол фенолэтилен ягаан өнгийг үзүүлдэг байгаа шүү. За острогчийн хлоридын уусмал дээр метил оранж индикатороос хэдэн туслыг хийж илүүдэл калиум гидроксидын уусмал нэмжээ. Үүссэн уусмал ямар өнгөтэй болох вэ гэж. За тэгэхээр багш нэнийг туршлагатаар харуулъя гэж бодлоо. За тэгэхээр одоо бүгдээрээ эхлээд давсны хүчил 0.1 мол давсны хүчил энд байна. Натрийн гидроксид энд байна.
За одоо бүгдээрээ давсны хүчил дээрээ метил оранжийг нэмэхэд ямар өнгөтэй болж байгаа гэж хэлээрээ натрийн гидроксидыг нэмэхэд натрийн гидроксид дээр метил оранжийг нэмэхэд ямар өнгөтэй болж байгааг ажиглаарай. За тэгвэл метил оранж бол хүчлэг орчинд улаан байд юм байна. Шүлтлэг орчинд бол шар байд юм байна. За одоо бүгдээрээ яасан бэ гэхээр хүчлэгд бол улаан байсан тийм ээ. За одоо бүгдээрээ энэ дээр бол давсны хүчил дээрээ энд хідэн тусал юуг нэмж өгсөн бэ гэхээр хүчилд за фенолэтилээ нэмж өгсөн байна. Эхнийх дээр нь бол фенолэтилийн натрийн гидроксид дээр фенолэтилийн тусаахад бол ягаан өнгө үзүүлж байгааг бид бүхэн харж байна. За хоёрдугаар за илүүдлэр нэмээл хахад ягаан өнгө нь фенолэтиленийг бол маш их хэмжээгээр нэмж өглөө. Гэтэл би яасан бэ гэхээр давсны хүчлээ энэ дээрээ нэмж байгаа юм байна. Фенолэтилен сая бол ингэсэн шүү дээ натрийн гидроксид буюу суур дээрээ фенолэтилен тусахад ягаан өнгөтэй болоод дээр нь бол би юу гэж өгсөн бэ гэхээр дээр нь нэмээд бол яах вэ гэвэл давсны хүчлийг хийж өгөхөд бол өнгөгүй болж байна. Энэ юу гэсэн үг гэхээр сармагч хурал явсан гэсэн үг. За натрийн гидроксид дээр бол яах вэ гэвэл метил оранжийг нэмсэн ч угаасаа шар өнгөтэй болж байсан тийм ээ. За шар өнгөтэй болж байсан. За тэгээд энэ дээр бол натрийн гидроксид дээр нөгөө тэр улаан өнгөтэй хүчлээсээ бол нэмээд өгч чинь туслаар нь ингээд нэмээд өгөхөд ямар өөрчлөлт ажиглаж байгаа бүгдээрээ хараарай. За ингээд туслаар бол нөгөө натрийн гидроксид буюу суурийн усмал дээрээ тэр индикатор тусаасан хүчлэлтэй тэр улаан индикатор метил оранж бол хүчлэг орчинд улаан өнгөтэй байсан ялла өнгөтэй. За тэгэхээр тусаагаад өгөхөд ямар өөрчлөлт ажиглагдаж байгааг нөгөө суур дээрээ хүчлийг нэмээд өгөхөд ер нь бол ямар өөрчлөлт гарч байгааг бүгдээрээ ажиглаарай. За ингээд одоо нэмсний дараа болохоор ямар өнгөтэй болсон бэ гэхээр шүлтлэг шарт хүчлэгт улаан харин саармагт бол ямар өнгө үзүүлсэн бэ гэхээр улбар шар болсныг ажиглаж болно. Бүгдээрээ үргэлжлүүлээд бол хийж үзье. За тэгэхээр саяны одоо туршилтаас бүгдээрээ харахад бол яадаг вэ гэхээр бүгдээрээ энэ дээр тайлбарын бичиж 15 дахь нь за устрагчийн олорид бол метил оранжд бол ямар өнгө үзүүлсэн бэ гэхээр улаан өнгө үзүүлснийг бид бүхэн харсан. Энийг нөгөө давсны хүчил гэж бичихгүй болвол болохгүй байгаа тий. За үгэнд хэвтгэлээр бичих хэрэгтэй учраас энэ бол давсны хүчил метил оранж бол улаан өнгөтэй байхыг бид нар харсан. Дахиад энэ дээр натрийн гидроксид юм уу? Энэ дээр бол калиен гидроксид байсан ч болно. За ингээд натрийн юм уу? Калиен гидроксид. За энэ бол суурийн усмал гэсэн үг байхгүй юу? Суурийн усмалд бол метил оранж бол шар өнгөтэй байсныг бид бүхэн сая ажигласан. За ингээд энэ дээр бол калиен хлорид дээр нэмэх нь өөрөлдвөл энэ бол саармаг давс байхгүй юу? Энэ бол суурлагт бол суурийн усмалд бол метил оранж бол шар гэдэг бол хүчлийн усмалд бол улаан байд юм байна. Хүчлэг усмалд харин калиен хлорид гэдэг ийм саармаг усмалд бол яадаг вэ гэхээр өнгөгүй болж байгааг бол бид нар ажиглах боломжтой. За ингээд уучлаарай өнгөгүй биш шүү. Сая улбар шар болсон ялла. Үүссэн усмал ямар өнгөтэй болсон бэ гэж. За улбар шар гэдгийг одоо яагаан гэж байгаа юм байна л да. Улбар шар л гэх хэвээр одоо. За ингээд би хариулт нь бол улбар шарл болсон да. За дараагийн асуулт төмрийг зэвэрлээс хамгаалахын тулд аль аргыг хэрэглэх вэ гэвэл төмөр гэдэг зүйл чинь заавал агарын хүчил төрөгч тэгээд дахиад нэг юм нь ус буюу чиг байж одоо зэврэл бол явагддаг. За буцсан усанд хийхээр бүр урлын урдыг хэсгэнэ. Биш гэсэн үг. Чигтэй газар тавих гэхээр бүр биш. Тослох нь л зөв юм байна. Давстай усанд хийх гэхээр урлын урдыг бас хэсгэн. Тэгэхээр тослох нь зөв болж таарлаа.
За төмөр хадаасыг зэвэрлийг турших нөхцлүүдийг зурагт харуулсан. Аль нөхцөл төмөр хадаас зэврэхгүй вэ гэж. За мэдээж агаар байгаад таглаатай байвал зэврэхгүй. Агаар байхгүй байгаа мó? За агаар байгаад ус байгаад за тэгэхээр зэврэхгүй нөхцөл нь хуурай хүчил төрөгч байвал энэ бол зэврэхгүй. Усны уур буцалгаж хүчил төрөгчгүй болгосон. Энд бол зэврэхгүй. Энэ бол таглаат агаар хийгээд ус хийгээд таглачаар эн чинь зэврэн штэ. Зэврэлж инхэн явагдана. Ус байгаад хүчил төрөгч байвал тагласан байвал бас зэвэрнэ. Тэгэхээр 1 2 буюу хариултан зөв байсан байна. Доорх зурагт газар зүүн байрлал болон далайн түвшнээс дээш өргөгдсөн өндрийг харуулсан. Аль байршилд усны буцлагцыг хамгийн их байх вэ? За энийг бол бүгдээрээ эндээс бүгдээрээ хамтдаа харцгаая. Бүгдээрээ цааш нь үргэлжлүүлцгээе. Доорх үснэгтэнд газар зүүн байрлал болон далайн түвшнээс дээш өргөгдсөн өндөр метрийг харуулсан. Аль газар зүүн байршилд усны буцлагцыг хамгийн их байх вэ гэж асуусан байна. За тэгэхээр Алтай хот бол далайн түвшнээс дээш 2821 байна гэдэг бол хамгийн их өндөртөө мөртлөө буцлагцыг нь бага байна. За хамгийн бага өндөртөө нь Мумбай байна тийм. За Монголынхаа юунуудыг авсан байна. Алтай хот, Улаанбаатар хот, Таван богдын хүтний оргил, Мумбай байна тийм ээ. За тэгэхээр эндээс бол энэ тхигийн Эверест бол хамгийн бага шүү дээ. Өндөр байх тусмаа. Өндөрт байх тусмаа усны буцлагцыг бага байд юм байна гэд ойлгочих бүгдээрээ. За тэгвэл Алтай хот бол ерөөсөө усны буцлагцыг нь 93 градус байна. Өндөр байгаа учраас харьцангуй их байна. Улаанбаатар хот бол 96 градус байна. Харин Хөхнөөрийн хотгор бол 98 градус байна. Харин Таван богдын хүтний оргил 85 градус байна. Тэгэхээр өндөрлөг газар байрлах тусмаа тэнд агаарын даралт бага байдаг учраас буцлах температур нь бол өндөр байна. Бага байна гэд бүгдээрээ ихийг олох юм шүү дээ. Тэгэхээр хамгийн намд орох газар буюу Хөхнөөрийн хотгор бол далайн түвшнээс дээш 532 учраас 98 градус учраас энэ 18-ын болвол С хариулт нь байжээ. За нөхөд жарлал нь яадаг вэ гэхээр байгаль бохирдуулагч учраас түүнээс үүсэх бохирдлыг багасгах янз бүрийн аргыг санал болгодог. Нөхөн жорлон бохирын саваар орлуулан зориултын газар зөвөрлөө аваач асгадаг нь ямар төрлийн бохирдлоос хамгийн их сэргийлж байна вэ гэхээр энэ бол хөрсний бохирдлоос сэргийлж байгаагийн нэг илрэл юм аа. За хөрсний найрлагадах усны гүйцэтгэх үүргийг тооцоолох нь бичнэ гэж байна. За хөрсөнд ус ба агаар нь хөрсөнд амьдардаг амтан ургамалд бол маш чухал юм байна. Тэгэхээр усны тухай асуусан учраас ургамал амьтныг амьсгалах нөхцлөөр хангана гэхээр энэ бол хүчил төрөгчийн тухай ярьсан байна. Ургамал шин тижэл бодисыг ургамал шин тижэл бодисыг зөөвөрлөдөг гэдэг нь энэ өгүүлбэр байна. Энэ бол сурах чихэн дээр байдаг учраас B. За тэгэхээр ер нь бол ус агаар нь ургамал амьтны өсөлтийн явц амьдрал зайлшгүй шаардлагатай ус агаар нь ургамлын шаардлагатай мөн ургамал амьтан амьсгалдаг. Зөвхөн тэгэхээр ингээд 20 бий боллоо гэсэн үг юм байна. За ингээд анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье.